Юу за юу яцгаана. За өнөөдрийн трейлер бичлэгээр юу яана? Жоох өөр юм явна. Юу гэхээр Game Awards болсон нөгөөлөө. За тэг Game Awards болсон учраас Game Awards дээр гарсан анхаарал татсан миний нэг 2 3 тоглоомны teaser трейлер data announcement бичлэгүүдийг хэдүүлээ үзье. Тэгээд юу яа гэж бодож байна. Хуваалцаж ярилцъя гэж бодож байна. За дээрэс нь мэдээж Supergirl-ийн юу гарсан байгаа. Teaser трейлер гарсан байгаа. Би бол хүлээлт өндөртэй байгаа. За тэгээд His and Hers гээд Netflix-ийн бас нэг сонирхолтой кино байгаа. Хин John Bernthal, хин Tessa Thompson хоёр тоглосон нэг юм кино байгаа. Тэгээд энэ хэдийн трейлерүүдийг үзээд хэдүүлээ ярилцъя. Хэрвээ Game Awards үзсэн бол бас Game Awards-ын талаар сонсдог лээ. Хуваалцаараа би уг нь өнгөрсөн жил Game Awards-ыг бол яг reaction бичлэг бол ингээд стрим бол хийсэн. Тэгээ өнөөдөр бол үнэхээр боломжгүй байсан учраас чадсангүй. Тэгвэл тэнцэнээс гарсан бас ганц хоёр анхаарал татсан юмнуудаа ярилцъя гэж бодож байна. За тэгээ тэдний эхнийх нь бол шинэ Star Wars-ын тоглоом зарлагдсан байгаа. За Star Wars Jedi Survivor-оор бол одоо нэлийн сүүлийн хэдэн жил анхаарал татсан Fallen Order, Jedi Fallen Order, Jedi Survivor-г хоёр тоглоом. Би Fallen Order-ыг нэлээд явуулсан байж байгаа, тухайн үед нь явуулсан байж байгаа. Компьютероос солиод тэгээд яг торрентлсан хувилбар байсан л да, pirate хувилбар байсан. Тэгээд cracked тэгж байгаа дуусаж чадаагүй байгаа компьютер солиод save файлаа алга болгоцсон. Тэгээд тоглож чадаагүй. Тэгээ одоо бол яг Steam дээр авсан байгаа. Тэгээд тоглож эхлэегүй л байна. Тэгээд тэрийг тоглох юм Survivor бас тоглох бах. Гэхдээ энэ бол шал өөр тоглоом. Star Wars Fate of the Old Republic гэдэг юм тоглоомын teaser бол гарсан байгаа. Тэгээд хэдүүлээ үзцгээе. За аудиогоо тааруулаагүйсэн байна шүү. Here we go. За. Төслөл болгоо яа нөө. Одоо минь тоглоомны төсөл чинь амар өдөг болж тээ. Star Wars-ийн нэг юм сансраар явж байгаа гариг руу орж ирэл юм өргөн wide shot-оор ингээл сансрын хөлөг ингээл орж ирдэг shot хизээд гоё байдаг те. Сайн кинон дээр нь ч бай, муу кинон дээр нь ч бай, сайн муу тоглоом юун дээр нь ч бай, анимашн юун дээр нь ч байсан гэсэн яг ингээл нэг юм гариг руу орж ирдэг төсөл хизээд амар гоё Star Wars-ийн. The Old Republic-ийн үед юм ба штэ. Бидний мэддэг киноны Star Wars-удаас бол бүр хэдэн мянган жилийн өмнөс. Дорож мянган жил би яг нарийн цагийн санахгүй. Гэхдээ нэлээд олон жилийн өмнөс Old Republic гэдэг чинь. Тэр цаан дроид. Цаатлах бол дроид баг шүү. Энэ Star Wars доторх mysterious айгу гоё санагдаад байдгийг надаа. Star Wars доторх mystery надаа айгу сонирхолтой санагддаг. Сайн юу гарч ирсэн бэ? The fuck is that? За энэ бол зүгээр teaser шүү дээ, тий? Гэтэ гоё. It is in your hands. Энэ зөвхөн console only биш үү сте, тий? Console only биш л байлгүй дээ. PC and console тийм байна. Энд тэгээ хөгжүүлэлт яваад дөнгөж явж байгаанаас яахгүй хоо, мэдгүй хоо. Galactic Racer. Star Wars Racer тоглоомны юу гарсан юм уу те? Зарлагдсан юм уу те? That makes in Star Wars юм гоё байхгүй ертөнц нь. Яг муу юмнууд байгаа л да. Гэхдээ ертөнц нь амар том. Тэгээ энэ ертөнцид одоо racer хийж болж байна. Ийм амар юм mysteryтэй high sci-fi fantasy. Одоо саний Fate of the Republic бол тиймэрхүү байж болохоор харагдаж штэ тэ сайн мэдгүй л дээ. Гэхдээ тийм ертөнц хийж болно те. Тэгснэ тэнцээ ингээд амар энгийн юм адал явдал одоо Mandalorian гэдэг шиг ба эсвэл юм бүр том political anti-fascism те бүр юм амар нүсэр юм social political commentary юм Andor хийж болж байна. Тэнцээ хүүхдүүдийн адал явдал хийж болж байна. Bad Batch биш. Юу вэ нөгөө Jude Law тоглолтой. Ингээ Star Wars ийм гоё байхгүй ууг нь бол яг суулын байгаа. Үнэхээр гоё. Муу гэхдээ үнэхээр энэ ертөнцид нь бол би үнэхээр хайртай. За.
Гоё. The way it was before the Empire shut it down. Massive engines. Lightning fast. Lives on the line. The pilots were incredible. Best of the best. Pod racing гэдэг шүү. George Lucas оруулж ирсэн элемент prequel дээр United by one beautiful dream. юм сонирхолтой landscape, сонирхолтой орчнуудаар уралдана гэдэг бол амар гоё. Тэгээ шинэ төрлийн под одоо энэ поднууд те уралдах. Энэ цаг нь болсон. Pod racing тоглоом гарах цаг нь бол нэр үнээр болсон. Гоё л гол нь сайн тоглоом байгаасан. Йоо. Энэ хардкор үз. Nice. Йоо энэ лого саяар гоё те. Саяны нөхөр чинь юун дээр гардаг байхгүй. Яг саяны яг энэ дүр мөн үү биш үү? Гэхдээ ямар ч байсан юун дээр prequel дээр яг pod racing-ийн нэг том эсрэг дүр нь энэ ийм одоо alien байдаг шүү дээ. Nice. Гоё. Star Wars-ийн 2 том контролын бас шинэ тоглоом зарлагдсан юм те. Star Wars-ийн 2 гоё тоглоом зарлагдсан байна. Гоё. Сайн болоосоо. Гол нь сайн болоосоо. Гоё. Star Wars ингээд амар олон юм байх боломжтой байдаг. Тэгээ одоо миний бас амар дуртай нь юу байгаа штэ. Empire at War гэдэг стратегийн тоглоом байдаг. Тэгээ тэр нь зөвхөн ингээ гариг дээр байлддаг стратеги биш бүр одоо хөрсөн дээр байлддаг биш бүр ингээ гаригууд эзэлдэг, бүр галактикууд эзэлдэг. Ийм биш галактикууд биш нарны системүүд гэж болно те. Нарны системүүд яадаг эзэлж байлддаг тоглоом байдаг. Empire at War гэх би бас амар дуртай тоглоом. Хуучин Battlefront гоё байсан. Яг сүүлийн Battlefront-аар асуудал гарсан ч гэсэн те. Ингээд гоё юмнууд зөндөө. Энэ ертөнцийн цол үнэхээр гоё. За энэ сүүлийн хэдэн жилийн хамгийн анхаарал татсан тоглоомны бичлэгүүдийн нэг байсан нь бол Phantom Blade Zero гэж тоглоом байсан. Яг action юу нь бол action gameplay бүр арай л дэндүү нюанстай баг жинхэнэ юм уу гэмээр харагдсан маш их анхаарал татчихсан. За тэгээ энэ бол юу яасан бэ? Data announcement гэнэ хизээ гарахын зарлагдсан байна. Энэ ер нь бол нэлээд анхаарал татчихсан анхны 2 3 юу нь бол трейлер нь бол. За тэгээ data announcement трейлерыг үзье. Энэ тэ PlayStation exclusive. Эхний ээлжинд ямар ч байсан. Үнэхээр супер харагдчихсан. Visual still art direction амар зөвүүн санагдаад байгаа юм да. Манай Where Winds Meet шиг юм биш. Нэг жоохон тог хөөхт мөхттэй. No one goes near that place, at least not anymore. But you, in my darkness. Амар интро та. Never break so easily. But why did you come back? Болдог бол ийм видео тоглоом дээр нь тухайн соёл нийгмийнх нь хэлээр нь ярьдаг бол амар гойсон. Яг ойлгочлаа л да англиар байхыг те. Шалтгаан мэдээж олон хүнд хүрэх гэж байгаа энэ тэр. Одоо жишээ нь Where Winds Meet гэдэг онлайн яг ийм тоглоом үнгүү гэхэд итгэмээргүй үнэхээр амар сайн хийцдэг бүр амар үзэсгэлэнтэй гоё тоглоом байгаа хгүй юу? RPG тоглож байгаа л да би. Тэгэд би болохоор онлайнаар ерөөсөө тоглохгүй зүгээр л яг уул нь онлайн тоглож болно, PvP энтер тоглож болно. Гэтэ би бол зүгээр соло single player тоглоом шиг тоглоод байгаа. Амар гоё бүр. Тэгээд тэрэн дээр ингээ англи нэгдүгürt диалог нь дуу оруулалт нь жоохон таархаа. Гэтэ тааруу биш байсан ч гэсэн бодохоор яг ингээд тэр чинь бол ингээ бүр одоо манайхаар сүн ус шүү дээ. Song Dynasty-гийн үед хятад болж байгаа үйл явдлын тухайхгүй 1200 оны хятад тэгэнгүүт 1200 он билүү мөн билүү. За.
Тэрийг тэжэр мэдэж хэлж байгаа бол биш шүү. Харж байгаа хэлэхгүй бол. Тийм ямар ч байсан зүгээр тэр Song Dynasty гэдэг чинь Song Dynasty чинь тэг муу юм биш шүү, муу юм. Тийм. Тэгээд 1200-ад тэгээд тэр үед болж байгаа хятад бол ингээ бүх астетик нь амар гоё дөрүүд мөрүүдийг ингээл аудио одоо тэр ингээл орчин те арт direction тэгснэ ингээ англиар ярингуут нэг юм сонирн байгаа байхгүй. Дуу оруулалт хиллэг нь зөв байсан ч сайн байсан ч хамаагүй ер нь бол хятаар байгаад би ойлгохгүй шүү дээ. Гэхдээ хятаар байгаад сабтайлтай байсан бол надад хамаагүй гой санагдана. Яг илүү жинхэнэ одоо энэ дэр ч гэсэн хятад яг original audio version гэж хэрвээ байдаг бол би Warren Windsmith дээр яг аудио нь хятад version байдаг уу гэж мэдэхгүй байна. Тэгэж байдаг гэж магадгүй. Тэгэх юм бол би тийм болгоно. Би тэрийг нэг амар хайж үзээгүй. Зүгээр ерөөхдөө оршоо тоглоо явчихад. Тэгэнгүүт одоо хэрвээ Warren Windsmith дээр байдаг бол Where Winds Meet гэж байгаа шүү. Тэр дээр байдаг бол тэгээ одоо энэ Phantom Blade Zero дээр хэрвээ байдаг бол барай байхгүй болох та ялангуяа PlayStation production юм чи. Гэтэ байдаг бол тэгэх юм бол үнэхээр гоё. The Order's blades are coming. They failed once, but they won't fail again. Эний акшн хэсэгтээ хідэн choreography, тулааны choreography амар харагдаадсан да. Тэр амар smooth, амар олон төрлийн үйлдэлтэй харагдаадсан. Тэгээд мангасуудын дизайнаас үнэнгүй дээ. Тэр Warren Windsmith-ийн бас мангасуудын дөрүүдийн дизайн, боссуудын дизайн тэр үнэнгүй. Тэгээд ийм тоглоом дээр босс fight амар чухал мөртлөө амар зовлонтой тий. Please, take it. Save our people. The girl's nothing but a shell now. She'll never be the same. You broke my blade. But we broke Jackie Chan. Jackie Chan-ы сүнс сэлбэтэй хэлбэр нь шүү дээ. His movement, striking from where none expect. Боссууд нэмэр амар харагдаж байна. Blade is breath. We channel it into steel, turning any blade into a divine weapon. Энийг одоо ингээ концертээр гараар тоглох гар бүр ингээ татсан байхгүй тий. Ийм тоглоом бол концертээр гоё байгаамаа. PC дээр Warren Windsmith би тоглож байгаа л да. Гэтэл энэ бол концертээр гоё байж байгаа. Phantom and blade unite. No enemy stands. Гэхдээ соёл ёс заншил утга зохиолын түүх байгаль орчин гэдэг бас тэгээ байгаль орчноо дагаад тэр бусад юмнуудаас хөгжиж байгаа, өөрчлөгдөж байгаа тийм. Тэгээ тоглоом дээр л орчин болж байгаа. Тэр гацаа шүү. Phantom Blade Zero. Who are you? Түрүүний гар шүү. Оо. 26 оны 9 сарын 9-нд. За, finally release date зарлагдсан. PlayStation exclusive. Энэ бол нэлээд удсан. Нэлээд удсан шүү энэ бол. Original gameplay трейлеруудыг үзээрэй. Gameplay биш юм аа. Gameplay юм да тий. Тэр трейлерууд амар гоё. За, энэ Tomb Raider-ийн шинэ тоглоом зарлагдсан байна. Tomb Raider-ийн өмнөх 3 тоглоом трилог байгаа шүү дээ. Тэрийг Survivor Lara Croft гэдэг байгаа шүү дээ. Тэр 3 би бүр үнэхээр хайртай амар сайн 3 тоглоом байдаг. Tomb Raider, Rise of the Tomb Raider нөтийн юучлээ 3 байгаа. Тэр 3-т бол үнэхээр хайртай. Үнэхээр гурлан ингээд бүр амар ингэж гоё enjoy хийж тоглож дуусгасан. Одоо болдог бол шинэ компьютер шинж явахтай. Энд чинь өөрөө жил гарсан болчлоо. Гэхдээ хамаагүй үзүүл цаатай. Энэ дээр тоглоул гэж бодож гин. Гиснээс RAM нэмээ авчиг гэж бодсон худлаа боллоо. Хавар 100. Нөө RAM чи яг адилхан байх хэрэгтэй. Тэг би ууг нь энтэйг өөрийнхөө энэтэй адилхан RAM олсон байхгүй 6400-тэй Corsair Vengeance. Тэгсэн чинь олцоод залхуураад за нэг үед мөнгөн жоохон дутаад
Тэгээ тэгэж явж байгаа авааг өнгөрцөн чи одоо нөгөө 3 4 дахин үнэтэй болоод утгаа л да нөгөө корсер нүртэл юугаа хийхэ байлж мэлээд рам хийхэ байлж мэлээд гэж юм болчих. Энэ Tomb Raider Catalyst гэж бас тоглоом байгаа юм уу? What? 2 тоглоом зарсан юм уу? Interesting. За ямар ч сан харъя. Tomb Raider Legacy of Atlantis. It's been years. Оо. Энэ стил нь жоох өөр байна. Юуна Survivor Lara Croft-оос нэлээ өөр байна. Amazon Game Studios. But the events are still etched in my memory. Оо. За энэ бол classic Lara Croft Tomb Lost Raider байна. worlds. Frozen in time. Оо. Энэ дизайн нь юу вэ те? Яг нөгөө юуны Lara Croft ч нь болохоор трилогийн Lara Croft ч юм бол арай нэг юм юу гэх юм dark тэгээ илүү survivor mode штэ. Энэ болохоор арай нөгөө classic Lara Croft-ийн тэр classic Lara Croft-ийн орчин үед баг орчин графикээр хийсэн хөлбөр гэх юм уу? Яг трилогоос бол нэлээ өөр. Энэ тэ тоглоомныхын дизайн ч гэсэн ер нь арай жоохон өөр, стил нь арай өөр харагдаж байна. Тэгээ өөр байх ёстой л да угаасаа өөр юм чинь. Франчайз болгож хийж байгаа юм чинь. Across every chasm. За мэдээж юм пазлууд байх ёстой. Оо! Awesome. I didn't know then. Gymnastics Lara Croft чинь жика iconic гэж байгаа юм шүү дээ. Gymnastics Lara Croft. Survivor Lara Croft бол илүү realistic талаас нь хийх гэж үзсэн байдаг. Fantasy ийм уран зөгнөлт уран сэтгэмжит ийм элементүүдийг бол бүр маш бага болгож хийсэн байдаг. This adventure would send me on. Оо! What the fuck? Гой. Динозавр гэж тэгнэс. But it lit a fire that still burns. Оо, гой энэ. Gymnastics Lara Croft is awesome. Тэгээ энэ тоглоом дээр нь яг гоё деталь нь байгаасаа те яг геймплей деталь байгаасаа. Скил гэдэг шиг. Гой. Одоо энэ динозавруудыг нөгөө мьютэй хийдэг гэсэн гоё те. Some legends are destined to be retold. First. Better. Өдтэй. Энд гэхдээ PC-н дээр тийм footage captured on PC гинэ. PC-н дээр гарах юм байна те. Эсвэл зөвхөн PlayStation юм болоо. Ямар ч юм бол PC-н дээр capture-сэн гэн. Яа окей. PC-н дээр гарах л та. За окей. Good. Амар гоё харагдаж байна. Awesome. За энэ юу вэ? Catalyst гэнэ. Энэ ч одоо 2 Lara Croft-тэй тоглоом. Not actual gameplay. The entire world knows your legend. Энэ манай Survivor Lara You Croft юм шиг шүү дээ. survived the Dragon's Triangle. Тийм байж тээ. Манай Survivor Crossed Lara the Croft threshold үргэлжлэн юм to шүү. Atlantis. I've heard a dozen tall Гүү юу? tales that say you're unstoppable. Манай Survivor Lara Croft-ыг харагдаад байна. But I say, all legends must come to an end. That's where you're wrong. I'm What? just getting started. What? Юу хоёр тусдаа Lara Croft тоглоом гарч байгаа юм уу? Why? Энд ч арай dark илүү өөр харагдчихлээ. Survivor-аас бас өөр юм байна. Манай Survivor Lara Croft-аас. Тэр чинь илүү залуу. Эсвэл тэрний энэ жоохон adult гэж хаашаа. Тэрнээс хэдэн жилийн дараах хөлбөр юм болов? What is going on, man? Энд л гоё харагдчихээн л та. Төвд мөвдөд юм ааш. Cool. 27. Бас Amazon Game Studios. Шин new entry гэж шүү дээ. Окей, шин орчин үеийн шин классик энэ комент бол яг болж дээ. Окей, why not? Why not? Хоёр Lara Croft. You know? Хоёулаа сайн байвал who cares? Wow. Хоёр Lara Croft-ийн тоглоом арна гэж өстө бод. Тийм биш наараа. Wow.
2 тоглоом гарч байгаа юм уу те? Interesting. Catalyst нь 27 онд гарна. Legacy of Atlantis нь энэ одоо хоёулаа PC-н дээр давхар гарч таарна л да Amazon Games хийж байгаа юм чам. PlayStation exclusive бол биш. Энэ 26 онд ихлэ гарах юм байна. 3 дугаар үлрэлт гэж байна. Хоёр Tomb Raider, why not? Гой. Шал хоёр өөр те. Энэ бол яг classic aesthetic-тэй, нөгөөтг нь арай өөр, илүү dark. Одоо нөгөө Survivor Trilogy одоо тэрний сүнсийг хадгалж байгаа гэх юм одоо яг өөр л байна л да. Гэтэ Survivor Trilogy байна шүү дээ. Тэрийг хайж байгаа юм байна л да. Гой. Одоо энэ Tomb Raider, Rise of the Tomb Raider, Shadow of the Tomb Raider гэдэг энэ гурав бол үнэхээр гоё. Амар гоё. Энэ series бол гэхдээ хамаагүй dark, илүү realistic тийм. Гэхдээ үнэхээр гоё. Gameplay нь амар гоё. За. Окей. За одоо тэнгүүт видео тоглоомнуудаас кино руу шилжин. Кино руу шилжихдээ видео тоглоомн дээрээс суурилсан киноны трейлерээр tease sneak peek-ээр шилжээ. Энэ юунд гарсан бэлээ? Game Awards дээр. За. Оо, Chun-Li. Оо, 50. 50 Cent-д байгааг мартсан биз дээ. За, iconic нөхдөд байна. Үснүүд нь гоё байна. Гой фан болоосаа. Street Fighter 6 бүр нэлийн гоё болсон сурагтай. Nice. Шөнийн цэцгээ үзэр хийвэл хийн шүү. 26 шөнийн цэцгээ үзэх кино зөндөө байгаа. Nice, амар хөөрхөн фан харагдчих. Тэр үс нь юу вэ те? Нөхдүүдийн яг зарим каст нөгөө цэвж нэгдгүү жүжигчд бас байна. Гэтэ тань Chun-Li тоглож байгаа жүжигчнээ мэдгүй. Энэ чинь хэн блэ? Энэ ч бас нэг үг байна те. Идэгч үнэндээ нэг харагч байна юу? Энүүгээр тоглолдог байсан санаад байгаа. Энэ чинь нэг сүмо байдаг те. Энэ нөгөө манай энэ жүжигчний нэрийг бас дандаа мартчихсан байна. Гоё жүжигч. Угаасаа та дараад анчлаа. Энэ ч гол эсрэг дөрүүдийн нэг баг шүү. Энэ нөгөө одоо энэ өрөлт авж байгаа поц нь яг ба штэ. Энэ өхөрч амар гоё дүүш. Би энүүгээр тоглолдог гэсэн шүү дээ. Гоё choreography, толооны тэглэл нь гоё байл. Тэгээд зураг авалт нь тэрэн дээрээ нэмээ гоё байл. Манай энэ нөгөө нэг Аз залуу гэж хин гэдэг үлээ дээ. Манай оны нэр чинь хэм блэ? Би нэрээ марчлаа. Гой. Амар панаж. Зохиол мөхөл нь ямар байгаа хэм битгүү ихтэй гоё. Street Fighter тоглож байсан бол хэлээрээ. За тэгээ өнөөдрийн бичлэгийг хийх гол шалтгаан, хамгийн гол шалтгаан. Тэр бол за Star Wars Center гоё те. За гол нь Supergirl teaser. Let's go. Дараа чи шөнийн цоо үзэртэй шүү IMAX. Шууд утгаараа нийтлэл дропоор эхэлж байна те. За Guardians aesthetic бол биш шүү. За Superman дээр шийдчлээ. You managed to get most of it on the paper this time. Good job, buddy. Nice. Hi, Kara Zor-El. Hereby declare the 23 will be the best year yet. Party bus, eh? Let's be honest, babe, it's not a very high bar to clear. Our Queen Rhaenyra. За манай Rhaenyra маань юу асаа? Kara Zor-El асаа гоё. I didn't know any of you were still alive. What was it like to lose everything in a day? Oh, Krypton. Krypton didn't die in a day. The gods are not that kind.
За энэ нилээн dark байх шүү. Яг энэ fun юмныхаа цаана нь нилээн dark юм байгаа байх шүү ер нь. Okay, this does not look like this is gonna end well. For you guys. Do others on your planet have powers like you? No, it's a pretty small group of two. Oh, nice. Энэ гурвын нэг хамт adventures болох юм шиг байна те. Ер нь бол яа энэ хин манай энэ Miyako амар сайн жүжигчин шүү. Ер нь энэ dramatic moment-ууд нь гоё гарах баг шүү. Оо! Уу! Jason Momoa. Lobo! Jason Momoa гэ Lobo. Superman man. He sees the good in everyone. And I see the truth. Oh! Баяжтэй. Let's go. 6 сарын 26. Шөнө өдөр гарна шүү байдаг гаттай. Оо, тэгтээ гоё байна. Вау. Aesthetic нь гоё байна. Тэгтээ яг юу яаж магадгүй хүмүүс жоохон Guardians-тай нэг юм ойролцоо aesthetic нэлээд байна гэж хүмүүс хэлж магадгүй. Тэгтээ яг зохиол өрнөл юмнууд нь тэрнээсээ хол байж чадах юм бол ер нь бол нэг тийм асуудалтай харагдахгүй байна. Гоё байна. Энэ Ана Нүгээрэ гээд зохиолч чинь энийг бичиж байгаа. Тэгээ цаашаага бас дахиад DC-гийн одоо шинэ DCU-гийн нэлээд хэдэн юмнуудыг бас бичиж байгаа санагдаад байна шүү. Нэг нэлээд хэдэн project-төр байгаа санагдаж байна. Гэхдээ James Gunn бол хэлсэн шүү дээ. Яг юм бичиж байгаа, юм зарлцсан эсвэл одоо юу гэдэг юм хөгжүүлээд эхэлсэн байлаагаа тэрийгэ заавал хийх гэж зүтгэхгүй. Яг зохиол ерөөсөө сайн байх ёстой. Сайн байж иж үргэлжлүүлж хийнэ. Зохиол таарах юм бол ерөөсөө тэр шатнаасаа цаашаа явахгүй гэдгийг бол зарлсан. Тэгэхээр би тэрийг бол агай зөв гэж бодож байгаа. Тэгэхээр заавал одоо энэ Ана Нүгээрэгийн хийсэн бусад юмнууд нь бүгд бүтээл болно гэсэн үг бас биш те. Тоглоом. Гэтэ гоё юм. Амар гоё, амар фан харагдаж байна. Superman, Hope, Supergirl, dope гэнэ. Nice. Энэ Lobo байсан амар гоё байсан сая. Superman man. Лобог нэг гантараад тий. Энэ ер нь нэлээ emotional кино болож шүү яг. Лобо. Эддэг. Энэ Jason Momoa Лобо. Гой. Лобо гой. Гой дөрлөн. За өнөөдрийн сүүлийн трейлер. I used to think that when bad things happen that it was just random chaos. That bad things happen because you bring them on yourself. Headstone on the grave. All my life. John Bernthal үнэхээр гоё жүжигч ш. Let me take it as a field reporter. It could be nothing. I think we Энэ both know сэтгүүлч it's нэг нь not мөрдөгч юм шиг байна те. FBI юус нь? Мөрдөгч. Woman's died. But right now, we can't give you any more than that. That's all we got. Thank you. Detective Harper! Is it true you knew her? Jeez, what was with that reporter? It's my wife. Ихнэр нь юм биш. So, you got any suspects? Stop. Persons of Hey, interest? Anna, how you doing? You doing good? Yeah, good, Jack. Good. It's really great to see you. The killer usually knows their victim. You stabbed 40 times? That's premeditated. It's personal. One of us might know who the killer is. Murder mystery The юм биш. killer could be in this very room. I didn't hurt her, Anna. Do you know who did it? I didn't do it if that's what you're asking. Оо. There are two sides to every story. Трейлерыг бас гоё хийж шүү. Яа two sides гэснээр каст нь гарч мараал те. Ours. And theirs. Хинч сэжигтэн байж болохоор гоё харагдаж шүү. You Good really radio think that I stuff. could do something like that? You really think it? Mine. His. And hers. Which means someone is always lying. Put no headstone on the grave. Тэр болон Төний өнцөг гэдэг нэртэй кино шүү дээ. 1 сарын 8-нд Netflix. Иймэрхүү кино уулын театраар гардаг байл те. За Netflix Warner Bros Paramount гэх бөө юм болоод байгаа талаар би бичлэг бэлдээл байгаа шүү. Мэдээлэл бэлдээл яваад байгаа тэгж байгаа нэг том бичлэг ямарчсан бүх контекст бүхэн цаашийн
боломжоороо бүх контекстыг нь тайлбарсан юм бичлэг хийнэ. Ямар ч сан бэлдэж байгаа. Гэхдээ яг ойрын 1-7 хоногт бол гарахгүй байх. Жохон завгүй дараа 7 хоногийн сүүлээр ч юм уу тэрний дараагийн 7 хоног дээр яа тэр болтол чи бас нэг тийшээ бас болох гэж бодож байна. Тий. За тэгээ өнөөдрийн бичлэгтэй хамтаас бүгдээр баярлалаа. Айгу гоё юунууд тийзрүүд трейлерүүд үзчихлээ. Тоглоомнууд айгу гоё. Game Awards-ыг бас өөр юу зарлагдсан юмнуудыг бас тэгж байгаа тухтай харъя. Tomb Raider-ийн 2 тоглоом байгаа нь айгу гоё сюрприз байлаа. Star Wars-ийн 2 тоглоом байгаа нь бас сюрприз байлаа. Supergirl гоё харагдаж байна. His and Hers энэ гоё байна. Street Fighter амар фан харагдаж байна. So тэгээ 26 онд үзүр их зөндөө үзүрүүд байгаа шүү. Би тоглоомчууд тэрийг рекламадаад байгаа юм шиг боловч 26 онд амар олон гоё үзүрүүд байгаа. Тэгэхээр бэлэн байгаарай. Merch-ууд гарна, үзүрүүд хийгдэн. Тэгээ бүр айгуу гоё зохион байгуулалт амар гоё явна. Тэгээд та сонсдоглоо болцоод нэгдэцгээж байгаарай. Өнөөдөр энэ бичлэгтэй хамтаас бүгдээрээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.